Үе үеийн ахмад ажилтан болон удирдлагуудаа хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Хуулийн мэдлэгийг одоо яагаад чухалчилж ярьж байгаа. Тэр чинь тэн дээр чи ерөөсө бүх талууд гомдол гарах боломжтой. Төлбөр авахч гомдол гаргах шийдвэр үүсгэж ажиллагаа. Нөгөө төлбөр төлөгч маань гомдол гаргаад. Тэм учраас хуулийн хувьд одоо ямар нэгэн алдаа гарахгүйгээр яг л хийх гэсэн. Хилэмтэй ийм ажиллагаанууд бол их байсаа одоо ингээд төрсөж бодоход. Одоо ингээд харж байхад үнд ажил байсан тэр үед. Гэхдээ гой сайхан гээмөртэй нэр хүндтэй сайхан албас байж хашиж ээжээ гэдэг юм. Одоо бодоход. Шийдвэр байгууллага маань одоо нэг ёсондоо нөгөө хохирсон иргэдийг нөгөө хохирлыг нь барагдуулдаг гэдэг үднэс нэг ёсны нөгөө буйны байгууллага шиг одоо нөгөө хүүхдүүдийн маань мөнгө төгрөг олж авч ингэж олгож өгдөг. Зарим нөгөө эсрэг талд нь болохоор бас яг хэцүү байдаг л хата эд хөрөнгөнд хураагаад хамгийн наагаад төлбөр мөнгөнд барагдуулаад тэгээд тийм болохоор маш их юм өгөөжтэй сайхан байгууллага гэж би хэлэхээр өөрөө энэ байгууллагад ажиллаж ирсэн болохоор тэгээд цаашдаа залуу үедээ энэ байгууллагатай шантарлаггүй сайн ажиллаарай. Одоо улам бүр ингээд айгүй сайхан төвшлтэй технологитой бүх юм бэлэн болоод байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг улам харьцангуй сайн ажиллаарай л гэж хэлье. Залуучууд та бүхэн нь ажилдаа чин сэтгэлээ сандарч бие биенээ тусалж дэмжиж яваарай. Хамт олон гэдэг бол хамгийн том орон зай юм шүү. Та бүхэндээ ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.